Самцано Neplan сурвалжлалын дэвс эрхлэн төлөвлөж буй Момбишогийн бодлого болон бодолтууд. За Японы засгийн газрын тэтгэлэг хөтөлбөр буюу Момбишо шалгалтын 2019 оны материал их сурвал физикийн шалгалтын бодлогын нэгэн дөрөв гэсэн ийм бодлого байна. За синусоид долгион x-ийн эрэг чиглэлд аялж байгаа юм, давшиж байгаа юм гэх юм уу те. Тогтмол 2 м/сек гэсэн уртаар давшиж байгаа юм байна. Тэнгүүд болохоор тедэн зүйтэй агшин зургийг ингээд дараад доор энэ зурагт үзүүлчлээ, графикт үзүүлчлээ. Тэгэх юм бол y-ийн хугацаанаас хамаарсан хамаарлыг нь болно. Гэт 6 сонголт өгч юм уу. За энэ дээр болохоор зүгээр юугаа тавьчихдаг вэ? Функцийн тий, элементар функцийн ургалт өгч үү. y-ийн f of x гэдэг нэг функц байлаа. За энэ тохиолдолд хэлээ зүгээр x квадрат гэж тавьчихдаг вэ. Энд яадаг вүлээ? Координат ихтэй төвтэй зүг нэг юм парабол гарч ирдэ шүү дээ. За тэнгууд болохоор тоо хасъя. Y-ийн f of x-с хасах нэг гэж тийм үү. Энэ тохиолдолд x-с хасах нэг квадрат. Энд дээр одоо тгийн квадрат тэг гэдэг энэ дээр гарч ирсэн бол одоо л тгийн квадрат хасны тгийг тавихаар хасны квадрат болж шүү дээ. Тэгэхээр энэ дээр график маань болохоор x-ийн орн 1 тавих юм бол 1-ээс 1 хасчиж тэг болно шүү дээ. Энд дээр нэг цэг дээр хүрээд ирнэ гэсэн үг. Парабол маань ширээд. За x-с тоо хасах юм бол тэгвэл болохоор график бол баруун тишгээ нэг нөт шилждэг юм байна. Тоо нэмэх юм бол зүүн тишгээ нэг нөт шилжих гэсэн үг тийм. Харин функц дээр нь тоо нэмье. f of x дээр x дээр нь тоо нэмэх биш тийм. Энэ функцийн гаднаас нь нэг тоо нэмье. Тэгэх юм болохоор x квадрат дээр нэг болж шүү дээ. Тэгэхээр x-ийн орнд t тавихаар нэг гарахаар болчихно гэсэн үг үстэй. Дээшгээ нэг гарна гэрээ тийм. Тэгээд дээшгээ шилжих юм байна. Ерөөсө функц дээрээ тоо нэмж хасан юм болохоор дээшээ доошгоо явд юм байна. Дээшгээ доошгоо тийм. Тоо нэмлээ гаслаа. Энд дээр болохоор баруун тишгээ зүүн тишгээ гэдэг маань болохоор гаслаа нэмлээ юу. Гэхдээ нэг нь болохоор x дээрээ тоо нэм x дээр ихгүй тоо нэмж хасах. Нүүт нь болохоор f of x-ийн гаднаас те функц дээрээ тоо нэмж хасах гэлээд байна. За тэгэл дахиад адилхан яадаг вүлээ? Тоогоор үржлээ. Хэрвээ y-ийн f of гэж жагаад их 2x гэж үү. Хэрвээ x-ийн дагуу тоогоор үрчих юм болохоор энэ хэвтэй тэнхлийнхаа дагуу агшиж сумна гэсэн үг. Нэг бол нөгөө парабол маань ийм нарийнхан болцдог ч юм уу эсвэл нэлийн бүдүүнийг ийм болцдог ч юм уу те. Тэгэнгүүтээ y-ийн f of x-ийг гаднаас нь тоогоор үрчих юм болохоор энэ босоод тэнхлийнхаа дагуу тийм үү дээшээ доошоо агшиж сумна те. Бас л нэг ийм өртөө гонцгой урт юм болдог ч юм уу. Эсвэл нэг дахиад ингээд ийм дараа ийцсэн юм шиг юм болдог ч юм уу тийм үү. X дээр тоо нэмж хасан юм бол хэвтэй тэнхлийн дагуу тэг агшиж сумн зөөн функц дээр тоо нэмж хасан юм болохоор босоод тэнхлийн дагуу агшиж зөөс гэж бодчих. За энэ дээр болохоор нэг синусоид байгаа штэ тийм үү. За y-ийн зүгээр синус x байл та. Тэр чинь бол тэгвэл яах нь x тэнхлэг байна, ишг y байна. Тэгвэл тэг дээр тэг тэгээд хамгийн ихтэй нэг хамгийн багтаа гаснаг тийм. Нэгээс нэгийн орнд тийм нэг ийм график байх хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд одоо энэ дээр болохоор y-гээ тоогоор нүчиж байгаа байхгүй юу? Тэ y би одоо 3 шиг f of x 3 шиг sinus x болгоо авчиж л та. Тэгэх юм бол эн чинь y дээр юм хийхээр энэ босоо тэнхлийн дагуу дээш доошоо. Гэхээр хамгийн ихтэй нэг байдаг гэсэн юм чи одоо болохоор бүр дээшгээ 3 доошоо хасах 3 хүртэл. Тэ? Ийм болчихлоо гэсэн үг байхгүй юу? Y-ийн дагуу агшиж юм тэ. Энд дээр болохоор хамгийн дэдэл дээр энд 3 байна, энэ дээр хасах 3 байна гэдэг бол y-ийн дагуу агшиж юмсан байна. Ерөөсөө y-ийн урд бол 3-ын тоо хэрэгтэй байна гэсэн үг. За нөгөө талаас юу юм? Эндээс энэний хооронд тийм үү? Эндээс энэний хооронд болохоор нэг долгионы урт тийм. Ингээд энэс энэний хооронд болохоор нэг долгионы урт. Энэ дээр болохоор доороо нэгээр хэлж гин. Энд нэгээр хэлж гин. Энд 5-аар дуусчих гэхээр 4 м юм байна тийм. Долгионы урт маань 4 м юм байна. Гэлж болно. Тэгэхээр x дээр 4-ийг нэмэхээр болохоор буцаад байрандаа гардаг байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Y-ийн синус x байсан бол дахиад энэ нь болохоор буцаад синус x дээр нэмэх нь 4-өөр буцаад байрандаа гарч ирэх хэрэгтэй байхгүй юу? Тэгсэн чинь синус косинус ч юм болохоор 2p үетэй функц шүү дээ. Тангенс котангенс болохоор 1p үетэй. Синус косинус бол 2p үетэй функц. Тэгэхээр x дээр 4-ийг нэмэхээр 2p-гээр нэмэгдсэн юм шиг болно гэхээр би энэ уртталт нь юугаар үржих вэ? 4-ийг хухан 2p-гээр үржиж үү? 2p-ийг хухан 4-өөр үржиж үү? Тэ? 2p-ийг хухан 4-өөр үржиж л та. Тэгэх юм бол анх болохоор энд хэд байсан гэхээр 2p-ийг хухан 4x байсан. Гэвч дараагийнх дээр нь болохоор тэнцүү 2p-ийг хухан 4-тэй x нь ч байна. Ингэж үржээд нөгөөтгийн задлахаар болохоор 4 4 хооронд дуустаад 2p. 2p ч юм болохоор синусийн үе шүү дээ. Тэгэхээр энэ хэрэггүй байхгүй болсон гэсэн үг шүү. Тэгэхээр 2p-ийг хухан 4-өөр үржих юм байна. x-ийг тийм үү? X-ийг 2p-ийг хухан 4-өөр үржих юм байна гэдэг чинь өөрөө би дээдл дотлогоо 2 тугаа хийчих юм бол x-ийг үржихэд нь p хухан 2 явах юм байна.
За би болохоор хоёрын мэдчлээ те график гарч аваад y болохоор өөрөө 3 ширхэг синус байх хэрэгтэй байна тийм үү? Y маань болохоор 3 ширхэгээр үрдсэн байх хэрэгтэй байна. Буюу функцаа те 3-аар үрдсэн байх хэрэгтэй байна. А x-ийг болохоор пик бах нь 2-оор үрдсэн байх хэрэгтэй байна. Гэт хариугаа харахаар 3-аар үрдсэн байх хэрэгтэй. Энэ бол одоо 2-оор үрдсэн байна гэхээр энэ бол биш тий. Өөр за 3-аар үрдсэн бусд нь өдрөө 3-аар үрдсэн байна. 3-аар үрдсэн байж чад за энийг харахаар чинь болохоор пик бах нь 2 2x гэдээ үрдчих юм бол px болчихно сте. Px-ийг тэгсэн чинь хэдэр үрдчих гэлээ. Пик бах нь 2-оор үрдсэн байх хэрэгтэй гэсэн байгаа шүү дээ. Тэр энэ л биш гэсэн үг. Энд дээр болохоор пик бах нь 2x гэхээр за энэ байж болох юм байна. Энд дээр болохоор px гинэ. Тэгэхээр бас биш шүү. Энд дээр болохоор пик бах нь 4x тэгэхээр энэ бас шилжлээ. За одоо BF гэд хоёр сонголт болчихлоо тий. Нэг нь болохоор пик бах нь 2-тэй x тий. Нөгөөх нь болохоор бас яхаа пик бах нь 4 үржид нь 2x гэхээр чинь хураагдаал дахиад пик бах нь 2-тэй x болчихно тийм үү. Нэг нь болохоор араасаа хастан 2-тэй нөгөөх нь болохоор би эндээс одоо 2-ын тог хаалтнаас гаргалаа гэж бодоход чинь тий. Синус пик бах нь 2 болсноо x-с хастган пик бах нь 2 болоод шүү тий. Ялгаа нь болохоор нэг нь юу юм? X-с 2-тэй хассан нөгөөх нь болохоор x-с пик бах нь 2-ыг хассан байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө юугаа бодож шүү дээ. Ийшээ баруун тишгээ тоо хасан бол баруун тишгээ шилжнэ. Тэнгүүд болохоор энэ нэг юм долгион шиг юм байснаа ийшээ яах юм? Анх юу гэлээ? 2 м/сек тогтмол хурдтай явъя гэсэн ш баруун тишгээ тийм үү? Тэр энэ 2 м/сек тогтмол хурдаар явах хэрэгтэй. Ерөөсөө x-с нь бол хастган гэсэн vt гэдэг. Тэгээ тогтмол хурдаар баруун тишгээ явахын тулд x-с нь vt байх хэрэгтэй байхгүй. Тэгсэн чинь x-с хастган v-г нь болохоор 2 гэдэг чинь бол 2t гэж хасах хэрэгтэй байна. За тэгвэл энэ бол x-с нь 2t байгаа. Тэгсэн чинь энэ чинь болохоор ингээд тавьчихаар x-с нь tek бах нь 2. Энэ бол одоо 0.5 м/сек хурдтайгаар баруун тишээ яваад байгаа байхгүй. Энэ дэр болохоор x-с нь 2t гэж үржиж 2 м/сек хурдтай баруун тишээ явна гэх. Хариу бол b юм байна. За нэг синусоид функц байсан тий. Тэгээд нэг долгион байсан долгион эргэж хэлэлд явсан тогтмол 2 м/сек хурдтай шилжилт гэдэг маань болохоор нөгөө нэг y чинь болохоор нэг юм утас байна маа юм баггүй. Тэгэнгүүтээ долгион ингээд ийм болчлоо гэдэг чинь утас нь энд байх хэвээр юм ийшээ шилжсэн гэсэн. Нэгрийн хэмжээ л хэлээд байгаа. Энд байж хэвээрсэн юм ийшээ шилжсэн гэдэг нэгрийн хэмжээг шилжилт гэж хэлээд байгаа. За нэг план байлаа. Баярлалаа. Баяртай дараад их юм.